Та бүхэн манай пэйжийг дагдаг сонсогчид, үзэгчид маань бас мэдчихэж байгаа. Бид нэр захидлаа захидал хүлээж авч байгаа. Тэгээ хамгийн ихний захидал бол бидэрт маш их урам өгсөн гоё захидал байсан болохоор энэ захидлаараа подкастаа үргэлжлүүлж хийхээр шийдсэн байгаа. За тэгээд ямар захидал ирсэн? Тэгээд захидлын талаар болон төгсгөлд нь манай аль биесны сэтгэл зүйч Соко маань бас зөвлөгөө өгөх байгаа. Гэхдээ ер нь бас харин яг яалаа л да. Би бас тэр нөхөр нь ямар хүн бэ гэдэг дээр бас илүү их анхнаасаа яг санагдчихсэн. Яг заримдаа ингээд би дөрөв ихэнд ч гэсэн ярьсан нэг эрэгтэй хүн хуурхаар нь эмэгтэйчүүд зөвлөдөө штэ найз эмэгтэйтэй. Чи нөхрөө барьж цацсангүй чи одоо арчааг нь гоё бол өөртөө анхаар гэлтэгдэг гээд. Тэгэхэд эмэгтэйчүүд ингээд хуурдаг. Яг нь найзуудаараа нэг юм хуурдаг талаар ч юм уу янз бүрийн групп дээр одоо энэ талаар сэдв би ерөөсө харж байгаагүй л дээ нэг нийтлэг биш баг. Хуурснаа магадгүй эмэгтэйчүүд хуваалцдаг баг. Ер нь Японд бас ийм гэр бүлийн хууралт гэж байд юм уугүй юу? Япончууд ч одоо их л цаг барьдаг. Альваад үнэнч одоо тийм хүмүүс шүү дээ тий. Тэгээд бас ингээд сонирхоод үзлээ. За тэгээ Google дээр ингээд Японоор гэр бүлийн хууралт ингээд араар тавилт гээд хайгаад үзлээ л дээ. Тэгсэн чинь ингээд айгүй сонирхолтой болохоор бол солонгосчуудыг бол бүр амар их явуулцдаг, нэг нэг хуурдаг гэж ярьдаг байхгүй юу монголчууд бол ер нь. Тэгэл баг цайны цагаараа л буудал руу ордог гэж ярьдаг. Монголчууд бол энд дэдэг монголчууд. Яа тэгэхээр за миний хувьд болохоор ер нь бол ийм зүйл бол байдаг гэдэгтээ бол санал нэгтэй. Тэгтээ одоо юу гэдэг ийм зүйл бол байх ёсгүй. Байдаг ч гэсэн байх ёсгүй, байлгахгүй гэд өөрийгөө хүчлэхгүйгээр тэрийг бол бүр ер нь монгол хүмүүс бүгдээрээ крашладаг. Би ч гэсэн крашладаг байсан байхгүй юу? Тэмүүдэд хэлдэг байхгүй юу? Инстаграм ч гэсэн би дагдаг л та. Тэгэл нөхөртөө хэлнэ. Ажил хийдэг байх үед ямар нэгэн одоо тийм хандлагатай үг ч юм уу тиймэрхүү сонсч ийсэн үе бол байсан. Тэгээ ингээм амар үнэхээр онцгой сэтгэл төрдөг. Тэрийг бол мэднэ. Японд болохоор